За багуудын за манайха ороод ирсэн ширлээд өгвөл айгүй сайн байна шүү. Яах вэ болох нь. Одоо сүүлдээ монголчуудаа монгол хүмүүсийг хоёр хуваасан талцуулсан хэрэгт орох нь. Би ерөөсөө миний зорилго бол монголчуудыг талцуулах биш шүү дээ. Бүр харин ч нэгтгэх, нэг цул болгох зорилготой монголчуудыг талцуулж байна. Гэхий талцуулна гэдэг чи одоо жишээлбэл Жинкогийн Монгол ялна гэдэг чинь жинхэнэ талцуулж байгаа өөр аахгүй. Монгол ялна гэж байгаа чинь. Ард иргэдээ хоёр хувааж штэ. Монгол ялна гэдэг үгийг сонсохоор гоё лаг сонсогдно. Дайнтай байлдаантай үед бол гоё сонсогдно. Гэхдээ яг үнэндээ бол Монгол ялна гэдэг үгийг сайн ухаад үзэхээр жинхэнэ ард түмнээ талцуулсан өөрөө байхгүй юу? Гэхдээ одоо надад бол би одоо бүр тэнэг хүнж ойлгохоор хэлж байгаа да. 5 тусгаар тогтнолол баталгаажуулъя. Одоо хэдүүлээ нэг үе бодвол бас ч гэж нэг арай гайгүй болчлоо. Одоо нэг зогсоод нэг амьсгаа аваад эргээд харъя. Эх орн руугаа харъя. Төр засаг руугаа харъя. Яг юу болоод байгаа юм бэ гэд нэг тунгайл гэж байгаа. Энэ төр засаг сайн ажиллаад болоод байсан бол би бол одоо мөрөөрөө ингээл жүжигээр киногоо хийгээл явж явах байхгүй юу? Үнэхээр болохгүй байгаа. Үнэхээр тэгээд миний тавьж байгаа шаардлага бол тийм Монголыг талцуулсан шаардлага бол байхгүй шүү дээ. Угаасаа эхнээсээ хэлсэн. Мэдээж хүн эцэг их сонгож төрөхгүй. Тийм биз? Одоо хүүхэд бол эцэг ихийн сонголт байхгүй юу? Тэгэхээр эрлээ сурлизууд бол энд бити имзэглээ. Та нар над руу бити дайрч давшлаа. Бити надтай дайсагнаа. Энэ монгол хүмүүс Монгол эх орондоо эзэн байхад оролдог. Эзэн байхыг хичээж байгаа л юм. Эзэнгүй болчлоо. Энэ төр бол энэ Монголын ард түмний хүсэж байгаа төр биш. Энэ төр Монголын төр бол биш. Ерөөсөө болохгүй байгаа. Энийг захын аригчин ч мэдж байгаа. Тэр аригчин ч гэсэн энэ төрийг удирдах байгаа новшнуудын хийж байгаа ажлаас болж аригчид олон болж байгаа. Тэгэхээр эх орны алдаа эдний золиосонд энэ ард иргэд явж байгаа. Тэгэхээр би зүгээр ирлээд сурлээд гэдэг бол та нарын буруу биш ээ. Та нарыг бид нар одоо зодын нүдээ алээ зайлуулъя гэж би тийм фашист үзэл бол гаргаагүй вэ. Мөрөөрөө л Монгол улсын хууль дүрмийг дагаад татвараа төлөөл яв гэж. За зүгээр миний ганц гол тавьж байгаа шаардлага бол хэрвээ чи ирлээд сурлээзвол зүгээр Монголын төрөөс буу холд гэж л хэлж байгаа. За гадны хүнээр төрөө бариулах, өөр цусны хүнээр төрөө бариулах ямар аимшигтай юм бэ гэдгийг Украин дээр та нар улаан цагаан харж байна. Еврей хүнээр тийм биз? Еврей хүнээр төрөө удирдуулаад одоо өнөөдөр Украин тэр өөрөө нэг Украин хүн биш учраас за энэ нэг хожаагийн шээс орж ирж байна. Инх зөрөгт гэж нэртэй хожаагийн шээс орж ирж байна. Энийг би мэднэ л дээ хожаагийн шээсийг.
Одоо ингээд энэ мэдчлэн хаттын шийснүүд ингээд намайг өдөөд идэг байхгүй юу? Зүгээр мөрөөрөө ингээд ажиллаа хийгээд амьдраад явхад бол яахчгүй шүү дээ. Зүгээр Монголын төрөөс холд гэдэг хэлж байгаа. За одоо Монголд өөр цустай хүнээр төрөө удирдуулаад баларсан тохиолдол 100 жилийн өмнө тийм биз? Төвд хүнээр хаан тавиад яаж самруулав? Үргэлж хаан байх гэж өөрийнхөө сандлыг хадгалах гэж алтан ургийнхныг хяад боржгоо овгийнхныг хятадын цэргийг 2 удаа оруулж ирсэн. Оросын цэргийг 1 удаа оруулж ирж ургийн бичгийн өгж байгаад хядуулсан. 1911 онд Богд хааны зарилгаар ургийн тооллого болсон байдаг. Тэгэхээр тэр ургийн тооллогыг бол санамсаргүй хийгээгүй. Алтан ургийнхныг тодруулах гэж хийсэн. За ингээд ярих юм бол өөр цусны хүнээр төрөө удирдуулаад алдуулах тохиолдол маш олон улсад болсон. Би зөвхөн Монголын төрөөс холдчихоо л гэж байгаа байхгүй. За миний ярьдаг 5 тусгаар тогтмол. За би бүр тайлбарлая. Эхлээд засаглалын тусгаар тогтмол. Дараад нь ахуйн тусгаар тогтмол. Тэгээд цусаар дамжиж үргэлжилдэг үндэсний генийн тусгаар тогтмол. За дөрөвт нь мэдээж соёлын тусгаар тогтмол. Тавт нь хил хязгаар, хилийн тусгаар тогтмол. Энэ 5 тусгаар тогтмол бат байжиж дагаад мэдээллийн хүч, цэргийн хүч, эдийн засгийн хүч сэргэнэ. Тэгэхээр мэдээллийн хүч, цэргийн хүч, эдийн засгийн хүчрэг байдлыг сэргээхийн тулд энэ 5 тусгаар тогтмолоо монголчууд сахин хамгаалах хэрэгтэй гэдгийг л би байнга яриад байгаа юм. За зүгээр л Монголын төрөөс холдчихоо эргэлзүүдээ. Монгол аавын хөвгүүд, Монгол ээжийн охтууд энэ Монгол улсыг удирдах авч яваг. За та нар үнэхээр Хятад цусгүй, Орос цусгүй, Европ цусгүй, Ирлээ цорлоц биш юм бол 5-7 үеийн намтраа шилэн болгоо тавьчихаа. Юунд нь хайгаад байгаа? Юунд нь имзэглээд байгаа? Та нар барилгаа бариад замаа хийгээд уул уурхайгаа ажилуулад зөвөр мөрөөр амьдарч болно шүү дээ. Дэлхийн маш олон улсад эрлий зорилцууд амьдарч байгаа. Тэд нар төрийнхөө эсрэг юм хийхгүй, энгийн номхноор сайхан амьдарч бизнесээ хийгээд амьдарч болж байна. Монгол хүн төрийг л удирдах хэрэгтэй. За дээр нь худалдагдсан монгол ноёдууд, харийнхны тэжээвэр болсон, боол болсон монгол ноёдуудаас салъя гэж байгаа. Энэ яагаад Монгол улсыг талцуулаад байгаа? Энэ шаардлага тийм буруу шаардлага юм. Энд яагаад та нар ингэж эмзэглэж өгөх гэж намайг дайсан болгож хараад байгаа юм бэ? За бүх юм зүгээр гэж байна. Бүх юм хэвэн гэж. За одоо тэгвэл миний яриад байдаг 5 тусгаар тогтмолыг эхнээс нь яриа. Засаглалын тусгаар тогтмол. Засаглалын тусгаар тогтмол би бол байхгүй гэж үзэж байгаа. Засаглалын тусгаар тогтмол байхгүй. Яагаад гэвэл энэ төрийг барьж байгаа Монгол ардын нам болон ардчсан намынхан за нэг 3 багтцсан. Тийм биз? За 30 орчим хувь нь Хятадтай мэдлэл. Хятадуудад худалдагдсан. Хятадаас санхүүжилт авдаг. Ерөөсө Хятадыг шүтцсэн ерөнхий сайттай. Тийм биз? Энэ бас нэг яахаа орж ирсэн. Энэ хожоо хүүхд гаргацсан нэг яахаа орж ирж байна. Энийг бас блоклж. Эдгээр ингээд айгу төвхтэй. Тоогоотой сүн дотор нэг туслалт хараг ороход ийддэг. Тэрнээс нэг ч юм навшиг бол байлгаж болохгүй. За засаглалын тусгаар тогтнол. Тийм биз? Ерөнхий сайд нь Монгол улс хятадгүйгээр урагшаа нэгч алхаж чадахгүй гинэ. Homo sapiens хойш. Тийм. Оюун ухаанд хүн гэж үүссэн цагаас улс орон үндэстэн гэж бий болсон цагаас Монгол улс хятадыг дагж өгсөн юм. Хятадгүй бол бид нэг урагшаа нэгч алхаж чадахгүй юм. Энэ олон зуун мянган жил хүннээс ахуулаад, хүн гүрнээс ахуулаад донхоо, сямби юу гэдгийг түрэг монголчуудын малгай солигдчихсэн болохоос биш толгоон солигдож байгаагүй. Нэрийн солигдоод байсан болохоос биш Монгол улс үеийн үед байсан. 19 оны 11 сарын 15-нд 19 оны 11 сарын 15-нд
Хятадыг түшин юугаар сольшгүй алтан хөршмөн. Хятадын хөгжлийн галт тэргэнд хамт сууж аялцгаая монголчуудаа. Улаандаа гарсан юм хэсэд. Хятадын талыг баримтлагч. За энэ засаглалын тусгаар тогтнол Батбагагийн шинж юм уу? За үлдсэн 30 орчим хувь нь барууны тэжээврүүд. Америкийн шууд удирдлагын дор утсан хүүхэлтэй болсон. За тэгээ үлдсэн 30% нь Оросуудын гар хөл болсон. Ингээ Монголын төр 3 багтцсан хоорондоо нүдэлтэй. Одоо Америк хамгийн том тэжээгч нь нийлбэгд орж, Хятадуудын хамгийн том одоо тэжээгч нь оюун эрдэнэ гэдэг. Лидерүүд нь ингээд улс орноод гарцсан. Нөө хүүк нь Орос гэдэг ч юм уу тий. Путиныг дураагаа зураг авахулаа. Путин морь унаал зураг авахулахаар морь унаа. Путин машин барихаар машин барьж зураг авахулаад балаа. Ийм ерөнхийлөгчтэй. Тэгэхээр энэ засаглалын тусгаар тогтнол бат байна гэсэн үг. Орос, Евро, Америк, Хятад ерөөсөө хамаагүй. Зөвхөн Монголын төрч ёс гэж ярьж байгаа нэг ч улс төрч байхгүй. За тэгээ жоохон элитинг нь унаад ирэхээр худлаа их оронжуулж жүжиглдэг. Нэг босоо бомбо гэсэн хэдэн шоу ч хийдэг гартай. Тэгээд эднийг их оронж гэж боддог. Талбай дээр гарахаар өөр болдгийг гинэ. Энэ нэг Сүхбаатар гэдэг нэг эргүү ац орж ирж байна. Сүхбаатарын талбай дээр гарахаар юм өөр болдог гинэ. Өөр юм тархин юм уулны төмсгнөөсөө доор ажилтдаг болсон. Чиний боов чинь чиний тархинаас илүү ажиллана заа юу. Эмхтэн хүн хөрвөл чиний боов за ажиллах хэрэгтэй юм байна гэд босон доо. Тэгэхээр чиний тархи ажиллахгүй шүү дээ. Талбай дээр очиод юм өөрчлөөч гинэ. Эргүү биз та. За энэ нэг юм навшны улны тарихтай болгоочдыг хай. За ингээд засаглалын тусгаар тогтнол чинь ингээд бат бөх байгаа юм. 100% гадны тэжээврүүд, 100% гадны утсан хүүхэлдээнүүд, 100% гадаадын шүтгчнэр Монголоо мартцсан. Үүх түүхээ өв соёлоо Монголын төрч ёсоо уландаа гიშгээд гадны төрч ёсыг шүтцсэн. Ийм ноёдуудтай Монголын төр засаглалын тусгаар тогтнол бат гэж үзэх юм. Би маа гэж хэлэн заяа. Засаглалын тусгаар тогтнол Монголд байхгүй болсон. Байхгүй. За дараагийн тусгаар тогтнол, ахын тусгаар тогтнол. Та нар намайг худлаа шааж ийн гэж байгаа. Би үнэн шааж байгаагаа би тайлбарлаж байгаа заяа. За дараагийнх нь ахын тусгаар тогтнол. 92% гадаадын хараат. Хүнсний бүтээгдэхүүн. Гэр ахуй, цахилгаан бараа, ер нь бүхэл бараа гадаадаас орж ирдэг. 92% нь Хятадын харьяат. Шууд Хятадын хараат. Хүнс нь тэмээс ахуйн бараа, гоо сайхан, бензин, тос, тог, цахилгаан бүх юм нь гадны хараат. Энэ засаглалын тусгаар тогтнол бат байгаа юм уу тэгээд ахуйн тусгаар тогтнолж энэ бат байгаа юм уу? Би бас л маа гэж хэлнэ. Ахуйн тусгаар тогтнол Монголд байхгүй болсон. Хамгийн том хоёр тусгаар тогтнол. Засаглалын тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол хоёр чинь ингээ хоёлаа. Гадны мэдлэл. За дараагийн тусгаар тогтнол. Соёлын тусгаар тогтнол. Юу болж байна? Соёлын тусгаар тогтнолж. Уран зохиолоо хичээлээс нь асаа ийц. Дуу хөгжмөө асаа ийц. Монгол хэл соёлоо үзэн яддаг чин зүй үе буюу тархин угаацаар дүүрсэн залуу үеийг бэлтгэсэн. Сошиалор барууны хэвлэл мэдээллээр гадаадыг шүтдэг, Монголоо үзэн яддаг, Монголоо хөгжүүлье гэж боддгоо, Монголоос зүхтаадаг бүхэл бүтэн 2-3 үеийг бид нар бий болгоцсон. Та нар Монголын төр бий болгосон энийг. Монголын төр хян чадаагүйгээсээ. Монголоо шүтдэг, Монголоо хайрладаг нэгч залуу байхгүй болсон. Болсон болоогүй гадаадыг сохроор шүтдэг. Хэл соёлоо уландаа дэвсэлсэн. Монгол хэлийг хамгийн бүдүүлэг хэл гэж боддог.
англи хэлийг хамгийн гайхамшигтай хөгжимшиг хэл гэж хуцдаг залуу үеэр дүүрсэн. Энэ соёлын тусгаар тогтолцоо чинь бат байгаа юм. Өнөөдөр соёлын яамны сайд чинь Хэрогийн Баатар гэж нөхөртөө соёлын яамыг хувийн компани шиг хэрэгэлдэг. Тийм биз? Гадны контентуудаар өдөр шөнөгүй ард түмнийхэн тархийг угаадаг, давтдаг, балвардаг. Яаж соёлын дархлаа энд байх юм? Яаж Монголын үндэсний өв соёлыг ам бөхтөө байх юм? Дорндод тэмцээд байгаа хүүхнүүд Монголоо гэсэн үгүй наадуул ч мөнгө авч шантаасны хүүхнүүд. Наадуул ч гэж их орон гэж боддгоо ажил хийдгүү. Тэгээд энд мөнгө аваад шантаач игээл аймаг хэсэг хэрүүлээгээл явж идэг хүүхнүүд. Наадуулга их оронч гэж битгий энэ дөр заяа. Хоёр хэрэлдэж байгаа компани нэгнээс нь мөнгө аваад нөгөөх нь харлуулдаг. Ингэхлээр яаж соёлын тусгаар тогтнол байх юм? Соёлоор тусгаар тогтнол ч устж байгаа би маа гэж хэлнэ. Бүтэн гэвэл би маа гэж хэлнэ. Засаглалын тусгаар тогтнол байхгүй маа. Ахын тусгаар тогтнолд алдсан бид нар маа. Соёлын тусгаар тогтнолоо бид нар алдсан маа. Маш эрчимтэй алдаж байгаа. За ингээ 3 тусгаар тогтнол ч байхгүй болсон байгаа биз? Засаглалын тусгаар тогтнол гадны мэдлэг. Ноёдууд нь худалдагдсан, урвцсан, эргэлт сүрлүүцээр дүүрсэн засаглалын тусгаар тогтнол яриач хэрэггүй. Ахын тусгаар тогтнол 92% хятадын хараат тоог заглагаан бензин бүх юм чинь гадаадыг хараат ахын тусгаар тогтнол яриач хэрэггүй. Соёлын тусгаар тогтнол одоо маш эрдэмтэй үгүй хийж байна. За одоо цусны тусгаар тогтнол ярих уу? Цусны тусгаар тогтнол чинь бүтэн байгаа юм уу? Шүүдэр цэцэг ануухай хин блэ? Оюун гэрэл өөр хин блэ? Тэг эрдэнэ туяа загвар өмсгч бүжигч юм чиглэв. Стивен Сигэлтэй суугаад. Энэ гадаад нөхөртөө суух ямар гоё юм бэ? Гадаад нөхөртөө явахаар гадаад руу аялд юм байна. Мөнгөтэй баян амьдэрдэг юм байна гэсэн. Энэ новшнууд чи гадаад нөхөртөө зурга байн тавиал хань минь хайр минь гэл. Ингээд Монгол улсын өсвөр насны бүх охтуудыг гадаад хүнтэй суухад оюуныг маш өндөр цэнгэлж өгч байгаа. Суурийн тавьж өгч. Эдгээр бодлогоор ийм хийж байгаа. Жишээлбэл Стивен Сигэл очисон газар болгоноо бавдаг хүүхэнтэй. Тэдний л нэг. Вьетнамд очисон ч нэг бавдаг хүүхэн байгаа, Солонгост очисон ч, Хятад очисон ч, Японд очисон ч, хаан ч очисон Стивен Сигэл тэр Холливуудын одоо нэг гусдаг хүүхэн байгаа. Тэдний л нэг. Тэгэл хань ижил минь гэж шаагаад. Яг тэр нэг шүүдэр цэцэг гэж нэг балаа юм. Өсвөр насны охтуудыг гадаадын үнэтэй суухад. За тэр ануухай гэж нэг илий балаа юм. Хартай. Та нар гадаад үнэтэй сууж болно. Та нарын хайр сэтгэлийг хуульчилж болохгүй. Та нар Хятаддаа дурлно, Солонгостоо дурлно, Оросдоо дурлно хамаагүй. Энэ бол та нарын эрх. Бити сошиалор сэвэдэ энийг. Бити өсвөр насны хүүхдүүдийн минь уруу татаж цусны минь тусгаар тогтнолыг цусаар дамжиж үргэлжилдэг үндэсний генийн тусгаар тогтнолыг минь та нар тасалж байгаа. Ойлгосноо. Өнөөдөр нэг жилд 700 орчим эмэгтэй хятад хүнтэй сууя гэж өргөдлөө Монгол улсын засгийн газар өгдөг. Иргэншил гуйдаг. Жилд 700 орчим эмэгтэй. Энэ Монголын төр хүн амын хүйсийн тэнцвэрт байдлаа алдсны шинж. Монголын төр өөрөө монголчуудын эсрэг ажиллаж байгаагийн шинж. Монголын төр хүйсийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан. Иннээс болж Монгол улсын хүн амын нөхөн үржихэд маш ноцтой гэмтэл учирч эхэлж байгаа. Маш их ирлээ сурлыг зүү төрж байна. Солонгос руу явсан баг хүүхэд болгон Солонгосоос хүүхэд болохыг хүсэж байгаа. Япон явсан эмэгтэйчүүд дандаа Япон хүнтэй гэрэлж байна. Европ руу гарсан эмэгтэйчүүд нь дандаа Европоос хүүхэд олж ирж байна. Зүгээр л нэг хэдхэн жил амьдрах 100 жил хүрэхгүй амьдралаа. Монголын том тусгаар тогтнол алдагдсан байгаа биз? Засаглалын тусгаар тогтнол байхгүй. Ахын тусгаар тогтнол байхгүй. Соёлын тусгаар тогтнол одоо маш эрчимтэй алдагдаж байна. Ингээд цусны тусгаар тогтнол одоо гэмтсэн. Маш хүчтэй гэмтэж байна. Соёлын одоо тэгээ цусны тусгаар тогтнол бат бөх байгаа гэх үү? Би маа гэж хэлнэ.
Ойлгосноо. За одоо ганцхан тусгаар тогтнол үүссэн. Хилийн тусгаар тогтнол. Монгол улсын хил өнөөдөр үндсэн хуулиндаа дэлхийн тусгаар тогтносон бүх улсууд газар нутгаа координатаар нь заасан байдаг. Уртраг өргөргөөр нь тийм ийм координаторд холбооны бүгд найрамдах Герман улсын газар нутаг халдшгүй дархан байна. Ийм координатораар Франц улсын газар нутаг хинч алдахгүй дархан байна. Газар нутгаа үндсэн хуулинд координатор нь зааж өгдөг. Гэтэл Монгол улс түүхэндээ 1960-аад онд Хятадтай хилээ нэг удаа хоёр удаа баталгааж болсон. Оросын хилийг баталгаажуулаагүй. Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын хил хинч алдшгүй дархан байна гэдэг ганцхан өгүүлбэр л байгаа. Уртрагийн тэд, өргөргийн тэд ийм координаторд. Тэгээ 1,500,000 хэдэн мянган хавтгай дөрвөлжин километр газар Монгол улсын газар нутаг мөн гэж үндсэн хуулиндаа координатор нь заагаагүй учраас Монгол улсын газар руу хинч орж ирэх бэлэн гэсэн үг. Дээр нь нэгдсэн үндэсний байгууллага хиймэл дагуулаар газар нутгуудын хэмжээг аваад мэдээлдэг. Статистик тоо үзүүлдэг. Гэтэл 2023 онд Монгол улсын газар нутгаас 7,000 хавтгай метр дөрвөлжин газар Орос ураггүй алга болсон. Монгол улсын статистикийн газраас гаргаж байгаа газрын хэмжээ үндсэн хуулийн газрын хэмжээ хоёрын дунд 7,000 км газар баггүй. Орос ураггүй алга болсон. Нэгдсэн үндэсний байгууллага худлаа мэдээлэхгүй. Монголын статистикийн газрууд ёстой худлаа шааж байгаа. Энэ газар хайцсан бэ. Ковидын үед хил дээр байгаа заставуудыг хойшоо татаадсан. Энэ маш ноцтой. Одоо ч гэсэн өмнө говьд хил дээр байгаа заставуудыг буцаагаад тотгошоо татаж эхэлж гин гэсэн. Энэ ямар учиртай юм? Та нар Монгол улсын газраас өгөөд байгаа юм шүү. Зараад байгаа юм шүү. Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бүү гэж байна. Өнөөдөр ямарваа нэгэн улсын хилийн ойролцоо буюу хилийн бүс 50 км-ээс дотгош нэг ширхэгч юм байж болохгүй. Тийм биз? Зөвхөн хилийн застав харуул ангууд л байна. Гэтэл Монголын говьуд руу Хятадын үйлдвэрүүд хилийн багн руу ингээд цөм шаагаад тулаад том үйлдвэрүүдтэй барьсан. Энэ олон улсын гэрээ конвенцийг ингэж зөрчиж, Монгол улсыг ингэж дээрлэгч. Ингэхлээр бид нэр хилээ орон зайн тусгаар тогтнолоо бид нар одоо алдаж эхэлж байна. Цусны тусгаар тогтнол, орон зайн тусгаар тогтнол хоёроо бид нар алдаж эхэлж байна. Ингэхлээр засаглалын тусгаар тогтнол байхгүй болж, ахуйн тусгаар тогтнол байхгүй болж, соёлын тусгаар тогтнолоо эрчимтэй алдаж байна. Цусны тусгаар тогтнол алдагдсан. Генийн тусгаар тогтнол. Одоо хилийн тусгаар тогтнол алдагдаж эхэлж байна. Тэгэхээр энэ 5 тусгаар тогтнол алдагдахаар бид нар цэргийн хүч гэж байхгүй. Биднэрт эдийн засгийн хүч гэж байхгүй байна гэсэн. Мэдээллийн хүч байхгүй байна. Тийм үү? Энэ болгоныг ярьж ард түмнээ сэрээч. Эх орн руугаа нэг харьяа гэж хэлснийхэн төлөө би монголчуудыг хагалсан гэж гүтгүүлэх юм уу? Монголчууд минь амь нэгтэй бай. Зоригтой бай. Тусгаар тогтнолоо одоо бид нар хамгаалахгүй үр хүүхдүүд минь бид нар юу үлдээх гэдэг юм гэж хэлснийхэн төлөө би та нарт өвгөн, гомо, хошног, банд, хөгшин, хац гэж 9 шидээрээ би та нарт хэлүүлэх юм. Тийм. Би ийм нэвтрүүлэг хийж байгаа. Энэ ямар ч санхүүжилт байхгүй. Би 100% санхүүжилтээ өөрөө гаргаж энэ залуучуудын цалингүй гэж энэ нэвтрүүлгээ таслахгүй гэж махиж байна. Ингээд ард түмэн та нар туслаач гэж хандив өгье гэвэл ганцаасаа, уйлыг гэвэл сохроосоо. Ард түмэн та нар дундаа ганцхан үнэн нэвтрүүлэгтэй бай. Энэ нэвтрүүлгээ хайрал хамгаал. Өнөөдөр бид нар цус цэвэр нэр цэвэр гэж ганцхан нэвтрүүлгийг хайрлаад хамгаалаад бөөцөлж чадахгүй хүмүүс энэ өргөн дэлгэр Монгол улсыг яаж бөөцөлж хамгаалах вэ? Ганцхан нэвтрүүлэг дээр нэгдэж чадахгүй байгаа хүмүүс яаж эх орныхон төлөө нэгдэх юм бэ гэдгийг би ярьсныхаа төлөө та нарт би
элдв янзаараа доромжлуулдаг. Тийм үү? За ингээд цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг бол Монгол улсын тусгаар тогтнолын төлөө ирээдүйн төлөө дугарж байгаа цорын ганц зоригтой нэвтрүүлэг. Та нар намайг яаж ч гутааж доромжилсан би зогсохгүй. Яаж ч дайрсан би зогсохгүй. Ойлгосноо? За юм байна. За дараагийн асуудал нь энэ лодой самбуу мамбуу гэсэн нэг юм хацнуудад битгий хийдэг. Далбаа урсан нь үнэн. Бид нар далбаагаа цайруулж байхдаа буруу ойцсон болохоор нь урсан. Хинч тэгээ худлаа шаачиж чадна заяа. Хүнхийгээ зуугаад далбаагаа урж байгаа энэ мэтэн новшнуудад хизээч битгий хийдэг. Гадаадад худалдагдсан мөнгөтэй хүний одоо халаасанд орцуулгаач. За юм байна. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Тулалдаан зөвхөн шонхрууд нисдэг.